Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 51 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтанд панда байна. Whatever you are, be a good one. Abraham Lincoln. За өнөөдрийн мэнд персептийн хувьд болохоор бид бүгдээ маш сайн мэддэг Америк улсын ерөнхийлөгч нарын нэг Abraham Lincoln-ы хэлсэн үг байна. Тэрээр Америкийн нэгдсэн улсын 16 дахь ерөнхийлөгч бөгөөд 1861-ээс 61 оны 3 сараас 1865 оны 4 сард ер нь бол нөө бусдын гарт ам өргөдөх хүртлээр ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүн юм байна. Түүний хувьд болохоор Америкийн иргэний дайны үеэр улс орноо удирдах, холбооны нийгмэл байдлыг хамгаалж боолчлыг устгасан түүхэн гавьяатай хүн юм байна. Тийм ч учраас тэрээр түүхэн дэх хамгийн агуу ерөнхийлөгчдийн нэг гэж үздэг байна. За түүний гарал угсаа гэх юм бол 1809 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Кентаки мужийн ядуу фермерийн гэр бүлд дүнзэн байшинд төржээ. Сургууль нэг жил хүрэхгүй хугацаанд сурсан ч гэсэн номонд маш их дуртай байсан бөгөөд галын гэрэлд шүнжин ном уншиж өөрийгөө шин зүйлсийг ингээд сурч байдаг байсан байна. Түүний хувьд болохоор улс төрд орохоос өмнө салга өсрөгч, дэлгүүрийн худалдагч, шуудангийн дарга зэрэг ажил хийж улмаар хууль эрх зүйг бие даан сурч хөнгөөлөгч болсон гэж үздэг юм байна. Түүний яг хэлсэн үг нь амьдрал юу ч болсон бай, сайн нь бай гэдэг. Энийг нөгөө нэг хоёр талаас нь авч үзэж болох юм л да. Нөгөө нэг be a good one гэд сайн бай гэдэг нь нэг талаасаа юмыг эргээр хардаг хүн бай. Амьдрал юу ч тохиолдож болно. Гэтэ эерэг бай гэдэг ч юм. Нөгөө талаас нь болохоор амьдралд чи яг юу ч хийж ингээ амьдраад өдийг хүргэсэн байж болно. Гэтэ өөрийнхөө хийж байгаа зүйлдээ хамгийн сайн бай гэдэг утга санааг илэрхийлж болох юм аа. Хүн болгоно тэгдэг нөгөө нэг бид бүгдэд ямар нэгэн байдлаар хамгийн сайн хийж чаддаг зүйлс заавал байдаг гэд. Тэгээд яг тэр хамгийн сайн хийж чаддаг зүйлээ бүр ингээд тултал нь хийгээд хүн ингээд тэрийг ингээд улам ингээд хөгжүүлвэл илүү амжилтанд хүрэх боломжтой гэд. Яг түүнтэй адилхан магадгүй тэрээр нөө хичээл ном, ялангуяа номонд дуртай байсан гэдэг зүйлээ бүр үнэхээр яг тултал нь хийгээд номоор өөрийгөө бие дааж сургаад бүр өнгөөлөгч хүртэл болсон хүн биш үү? Яг энэ хүний үгээр бол үнэхээр түүний хувьд нөгөө хийж чаддаг зүйлтэй үнэхээр сайн байсан харагдаж байна л та. Тэгээ яг ингээ хэдүүлээ одоо энэ хүний жишээгээр ингээ явъя гэж бодоход та өнөөдөр юуг сайн хийдэг вэ гэдэг асуултанд хэдүүлээ хариулах шаардлага гарна. Хамгийн сайн хийж чаддаг зүйлээр та өнөөдөр өөрийнхөө амьдралыг авч явж байна уу? Хамгийн сайн хийж чаддаг зүйл гэдэг маань өөрөө ер нь бол таны хийх дуртай таны одоо нөгөө дотоод хүн ингээ тэр зүйлсээ ингээ хийхэд ямар нэгэн байдлаар ингээд би энэ хиймээргүй байна гэдэг тийм эсэргүүцэл үзүүлэх хэрэггүй тийм зүйлс байгаа болоо да. Тийм ч учраас тэрийг та үнэхээр нөгөө сайн хийх гэж хичээдэг, ингээ байгаа гэд хийж оролдож үздэг гэд. Яг тэр шиг танд ямар тийм сайн ингээ хийж чаддаг чадвар байна гэдгээ хэдүүлээ өнөөдөр доор комент хэсэгтээ энэ асуултанд хариулж бичье. За чиний итгэл данд пандагийн хувьд болохоор бас л яг өөрийнхөө үнэхээр сайн хийж чаддаг зүйлийг би хайж явж байгаа. Тэгээ хайж явна гэдэг нь бас
тийм ч одоо нөгөө амар биш гэх юм уу. Маш олон зүйл нөлөөлнө л та. Гэхдээ яг миний үнэхээр хийхийг хүсдэг зүйлс маань нэг бол энэ подкаст маань өөрөө байдаг. Тийм ч учраас энийгээ эхлүүлээ одоо ингээд 51 дахь дугаар дээр яваад байгаадаа үнэхээр их баяртай. Тэгээд үнийгээ улам нөгөө сайн хийж чаддаг болохын төлөө ингээ өдөр болгон хичээх болно гэж амлаж байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.